Зарим амьсгалах арга нь бидний тархийг тэжээдэг бол зарим нь мэдрэлийн эсийг өгчүүлдэг. Зарим нь биднийг эрүүл болгодог бол зарим нь үхлийг хурцсагдаг гинэ. Миний хувьд бол энэ амьсгал номыг уншиж эхлэхээсээ өмнө бид нар ч одоо хүн төрөл нэраа байхаас ахвал хинээр ч яаж амьсгалахыг заалахгүй өөрсдөө шууд амьсгалаад эхэлдэг шүү дээ. Тэгээд амьсгалж байгаа хүнийг харуул бүгдээрээ л агаар сарвал агаар гаргаж идэг болохоор амьсгалахад чинь нэг зөв буруу ч юм уу одоо тийм өөр төрөл гэж юу байсан бүгд л адилхан амьсгалдаг гэж боддог байсан чинь амьсгал номыг уншсан чинь үгүй ээ, амьсгалын бүр маш олон төрөл байдаг бөгөөд хүний бид үзүүлэх нөлөө нь шал өөр байдаг. Тэгээд энэ амьсгалаар өөрийгөө нөхөн сэргээж эрүүлжүүлэх энэ арга бол ерөөсөө орчин үеийн сүүлийн үеийн шинжлэх ухаан олж нээсэн зүйл биш ээ гэж бичсэн байлээ. Номын зохиолч маань өөрөө амьсгалын талаар 10 жил судалсан юм байлээ. Тэгээд судлаад явхад бүр эртний дээр үеийн анагаах ухааны судруудыг судлах тусам амьсгалын ач холбогдол болон маш олон төрлийн амьсгалын арга техникүүд бидний бид ямар өөр нөлөө үзүүлдэг бай талаар маш дэлгэрэнгүй бичсэн байдаг. Харин эсвэргээр орчин үеийн анагаах ухаан руу орох тусам амьсгалын ач холбогдол бол мартагдсан байна гэж бичсэн байлээ. Тэгээ манай эртний өмнөх бүр 400-аад оны үеийн хятадын анагаах ухааны 7 сударт ингэж бичигдсэн байдаг юм. Хэрхэн амьсгалж буйгаас хамааран амьсгал биднийг хөнөөж эсвэл эдгэж чаддаг. Хэрхэн амьсгалах гэдэг нь одоо та хамраараа амьсгалж гин үү, амаараа амьсгалж гин үү, удаан амьсгалж гин үү, хурдан амьсгалж гин үү, гүнзгий амьсгалж гин үү, гүйхэн амьсгалж гин үү гэдгээс хамаарат бидний цусан дах хүчил төрөгч болон нүүрс хүчлийн хээний тэнцвэр нь өөрчлөгддөг юм. Тэгээ бид нэ агаараас ингээд хүчил төрөгч сорж авахд цусны эргэлтээр маань дамжаад хүчил төрөгч нь эдис болгонд очиж байгаа шүү дээ. Тэгэж эдис болгонд хүргэгдэж очиход нүүрс хүчлийн хэмжээ хангалттай их бэжж бас сайн хүргэгдэж очт юм. Тийм болохоор зөв амьсгалнаа гэдэг нь өөрийнхөө бүр эдис болгонд нь бүр эс болгондоо нөлөөлж байгаа хэрэг юм байна л да. Тийм болохоор хэрвээ зөв амьсгалах юм бол бүр ерөнхий эрүүл мэнд эдис болгоно сайжирна. Эсвэргээрээ буруу амьсгалах юм бол бас эсийн төвшөнд эрүүл мэнд маань бүр дордно гэсэн үг шүү дээ, тий. Амьсгал ном дээр бол маш олон амьсгалын арга техник гардаг. Тэгээ тэр дундаас нь өнөөдрийн эмчилгээ дээр бол 3-ыг нь танилцуулах болно. За нэг дэх амьсгалах аргыг бол энэ ном дээр бол энэ бол амьсгалын хамгийн үр дүнтэй бөгөөд хамгийн төгс хэлбэрээ гэж бичигдсэн байлаа. Тэгээд орчин үеийн хүмүүсийн бол 90% нь бараг буруу амьсгалдаг гинэ. Тэгэхээр та бас яг энэ аргаар амьсгалдаггүй байх магадлал өндөр. За энэ амьсгалах арга нь болохоор та 5.5 секундын доош амьсгалаа сорж удаанаар амьсгалаа авна. Хамраараа 5.5 секунд аваад тэгээд 5.5 секундэд авсантайгаа яг адилхан тэгшгэн хугацаанд 5.5 секундэд удаанаар тайвнаар гадагшлуулах байгаа. За энийг болохоор өдөрт 5-аас 10 минут ийм хэмнэлээр амьсгалах дасгал сургуулилт хийхэд ач тусыг нь бүрэн хүртэх боломжтой гэсэн мэлээ. Тэгээд бидний бас ингээ хамгийн гоё нь хүний бие махбод чинь өөрөө дандаа зөвлүүгээ тэнцвэрлүүгээ тэмүүлчихэд юм л да. Одоо буруу амьсгалснаас болоод бие махбодын маань тэнцвэр нь алдагдчихсан байгаа юм байна. Тэгтэл энэ зөв амьсгалах арга техникээр те 5.5 секунд аваад 5.5 секунд гаргадаг энэ удаанаар хамраараа сороод хамраараа буцаад удаанаар гарах энэ дасгалыг өдөрт өрдөө 5-аас 10 минут хийгээл ах юм бол бие нь өөрөө зөв амьсгалтаа дасаад амьсгалын дасгал хийгээгүй байх үед ч гэсэн ингээд зөв амьсгалдаг болчдөг гэсэн байлээ. Тэгээ энэ амьсгалын дасгал нь ямар учиртай болоод ингэж та удаанаар тайван амьсгалж явах үед таны бие нөхөн сэргийлдээд байна вэ гэхээр одоо хүний биед бол парасимпатик болон симпатик гэсэн хоёр мэдрэлийн систем байдаг юм байна. Парасимпатик мэдрэлийн систем нь болохоор одоо биеийг тайвшруулж үдийг нөхөн сэргээж идэг. Энэ парасимпатик мэдрэлийн систем идэвхтэй ажиллаж байх үед хэрвээ таны биеийн дотор ямар нэгэн өвчин, завиу, шарх байгаа бол тэрийг эдгэж идэв юм. Бие өөрийгөө нөхөн сэргээж идэг гэсэн үг. За ингэж үтсэн байна. Хүний бие сэрүүн эсвэл унтаж байх үеийнхээ ихэнх хугацааг нөхөн сэргээх тайвшрах төлөвт байхаар зогтсон байдаг. Унтаж байх үе, сэрүүн байхынхаа ихэнх үедээ ч гэсэн парасимпатик мэдрэлийн системийг ажилуулад бие өөрийгөө дотроос нь нөхөн сэргээж авах ёстой юм байна. Эсвэргээрээ симпатик мэдрэлийн систем гэдэг нь бидний биед ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байх тохиог илгээдэг. Цусны урсгалыг гэдэс давсаг гэх үндсэн биш эд эрхтнээс булчин тархи руу төвлөрүүлдэг. Зүрхний цохилт нэмэгдэж адреналин ялгарч цусны судас нарийсан хүүхэн хараад хэлж гарын алга хөлөрч оюун бодол хурц болдог. Тэгээд энэ симпатик мэдрэлийн систем нь ховор тохиох эрсдэлтэй үед л бие уг симпатик сэрэмжтэй төлөвт шилжин орох цохилтолгойтой байдаг. Тэгэхээр ямар нэгэн аюул осол тохиолдсон үед симпатик мэдрэлийн систем нь ажиллаад одоо цусны эргэлт маань бол өөрийнхөө дархлаа нөгөө нөхөн сэргээх ямар нэгэн аюул болцсон байж ах чинь өөрийнхөө өвчнийг эдгээгээд ч юм уу нөхөн сэргээгээд ижиж болохгүй шүү дээ. Энэ бие маань тий ямар нэгэн аюул болох юм бол газ булчин цусаа булчинлуугаа шахаал хүчтэй болол өөрийнхөө биеийг хамгаалах ёстой. Тэгээд ямар нэгэн аюултай үе тохиолдсон үед л симпатик мэдрэлийн систем ажиллаж явах ёстой юм. Бусад үедээ бол
парасимпатик мэдрэлийн систем ажиллаад бие өөрийгөө гоё нөхөн төлжүүлэх ёстой юм л да. Тэгээ бид нэр амьсгалах хурднаасаа шалтгаалаад энэ хоёр мэдрэлийн системийн алийг нь ажилуулах вэ, алийг нь идэвхжүүлэх вэ гэдэгтээ нөлөөлөх боломжтой юм байна. За ингэж үтсэн байна. Уушиг уг тусгаар мэдрэлийн тогтолцооны хоёр тал руу тэлсэн мэдрэлийн судлуудаар хучигдсан байдаг. Парасимпатик систем рүү холбогдож буй ихэнх мэдрэлийн судлууд уушигны доод хэсэгт байрладаг учраас бид удаан зөөлөн амьсгалах үед тайвширсан мэдрэмжийг авдаг. Амьсгалаар орж ирсэн молекулууд илүү гүнд хүрэх тусам парасимпатик мэдрэлийг идэвхжүүлж бие эрхтэнд амрах, хоол шингээх дохиог илүүтэйгээр илгээдэг. Амьсгалаа гаргаж агаар биеэр буцан өгсөх үед молекулууд илүү хүчтэй парасимпатик хариу үйлдэлийг өгдөг. Бид илүү ааж удаанаар амьсгалах үед зүрхний цохилт удааширч бие тайвширдаг. Хүний бие сэрүүн эсвэл унтаж байх үеийнхээ ихэнх хугацааг нөхөн сэргээх тайвшрах төлөвт байхаар зогтсон байдаг. Тэгэхээр нөгөө 5.5 секунд буюу удаанаар амьсгал гэдэг байгаа нь амьсгалаа удаанаар авах тусам амьсгалаар орж ирсэн нөгөө агаарт байгаа молекулууд нь бидний уушигны гүнд хүрээд уушигны доороогоо парасимпатик мэдрэлийн системийг ажилуулдаг юм байна. Тэгэхээр хүн угаасаа аюул осол тохиолдож байгаа ямар нэг аюултай амтэн ч юм уу гарч ирлээ гэхэд хүн ингээд тайвнаар удаан амьсгалаад авахгүй шүү дээ. Ямар нэгэн амтэн гарч ирэх юм бол бид нэр сандраал хурдан айхлал амьсгална. Тийм учраас бидний бие өөрөө гүн удаанаар ингээ амьсгалж авах үед ямар нэгэн аюул осол байхгүй байгаа юм байна. Тайван байгаа юм байна. Тийм учраас одоо өөрийгөө дайн тулаанд бэлдэх биш, биеэ нөхөн сэргээх хэрэгтэй юм байна гэсэн горимд ордгийм байна. За эсвэргээрээ симпатик мэдрэлийн судлууд уушигны дээд хэсгээр тархсан байдаг. Богино түргэн амьсгал авах үед агаар дахь молекулууд симпатик мэдрэлийг идэвхжүүлж түргэн тусламжийн төвшиг ажиллан дохио хэсгэд түгшүүрийн зэрэг өндөр болно. Тэгэд энэ амьсгалын аргаар бүр сэтгэл зүйн асуудлыг ч шийдвэрлэх боломжтой гэсэн байлээ. Одоо үнэхээр нэг санаа зовох сэтгэл зүйн асуудал байгаа бол санаа зовох нь угаасаа ойлгомжтой шүү дээ. Гэтэл ямар нэгэн санаа зовох зүйл болоогүй байхад ч л байнгын түгшүүртэй бодлогогүй ууртай байгаад ах юм бол тэр нөгөө дутуу амьсгалаад байгаас болж байгаа юм байлээ. Богинохоо амьсгалаад хахаар нөгөө симпатик мэдрэлийн систем нь ажиллаад идэг. Тэгээ симпатик мэдрэлийн систем чинь нөгөө аюул байна, аюул осолтой байна, би юм аюултай байна. Тийм учраас намайг одоо ингэ дайн тулаанд бэлдээ гэсэн тохиог бидээ өгч байна гэсэн үг шүү дээ. Тэгтэл ямар нэгэн тийм одоо жинхэнэ санаа зовох зүйл байх багт ч та хэрвээ төвшөөд байгаа бол та богино амьсгалаараа хурдан амьсгалаад симпатик мэдрэлийн системийг ажилуулад байгаа юм. Тэгэхээр бидээ гоё ингэ тайван нөхөн сэргээх одоо өөрийнхөө жоохон тэнцвэр нь алдагдсан эд эрхтнийг очиод эмчлэх боломж олголгүйгээр байнга л богино амьсгалаад бидээ ямар нэгэн аюул байгаа юм шиг байна гэж симпатик мэдрэлийн системийг ажилуулад байгаа бол биеийн ерөнхий эрүүл мэнд бол дортох юм байна. За саяны нэг дэх амьсгалын дасгал бол одоо хүний биеийг эрүүлжүүлж, тайвшруулж, таныг илүү залуужуулах дасгал байсан. За хоёр дахь амьсгалын дасгал бол таныг илүү хүчрэхэг болгоно. Энэ амьсгалын дасгалыг одоо спортын тамирчид их хийдэг гэдэг юм байлээ. За мөн уушигны багтаамжийн хэмжээг тэлж өгнө. Уушигт амьсгалын гаралтай холбоотой одоо бахтраа гэсэн тийм өвчнүүдийг эдгэх боломжтой амьсгалын дасгал юм байна. За энэ амьсгалын дасгал нь болохоор ерөөсөө одоо хамраараа амьсгал та 3 секунд авсан бол гаргахдаа удаанаар 4-5 секунд гаргана. Амьсгал авсан хугацаанаас илүү удаанаар гадагшлуулах дасгал байгаа. За энэ нь юутай холбоотой вэ гэхээр бид нэр агаараас хүчил төрөгчийг сорж аваад нүүрс хүчлийн хий болгоод гаргадаг. Гэхдээ нүүрс хүчлийн хий болгоод гаргаж байна гэдэг нь хүний биед нүүрс хүчлийн хий хэрэггүй гэсэн огт биш юм байна. Яг бидний цуснд болох хүчил төрөгчөөс илүү нүүрс хүчлийн хий хэмжээ ч гэсэн их байдаг юм. Тэр нь угаасаа их байж одоо хэв юм байна л да. За ингэж үтсэн байна. Нүүрс төрөгчийн давхар эсэл нь хүчил төрөгчөөр баялаг цусыг зөөвөрлөхийн тулд суцыг тэлэн цус дамжин өнгөрөх замыг нээж өгөх үүрэгтэй байдаг. Цөөн амьсгалах хэрээр амьтад илүү их эрч хүчтэй бүтээмжтэй болж байжээ. Тэгэхээр биднэрт нөгөө түрүүний ярьсанчлан 1 минутанд 5-6 удаа амьсгалахад л биеинд хангалттай хэмжээний хүчил төрөгч хангалттай авчиж байгаа юм байна. Тэгтэл хурдан амьсгалаад ахаар биеийн бодисын солилцоонд шаардлагатай хэмжээнээс их хүчил төрөгч бидний биеинд орж ирдэг. Бид шаардлагатай хэмжээнээс 20 за бүр 10% л илүү амьсгалахад биеийн систем хэд ачааллаж яваанда эд эрхтэн сүлдэн дороотдог байна. За яг бүр амьсгалын гарлын өвчтөй хүмүүстээр судалгаа хийсэн чинь ингэсэн байлээ. Өвчтнүүд цэвэр агаар уушгиндаа оруулж чадахгүйгээс болж өвдөж зовж байгаа биш, харин амьсгалсан хуучин агаараа бүрэн хангалттай гаргаж чадахгүй байгаад учир нь байваа. Тэгэхээр одоо нөгөө уушгины гаралтай ч юм уу амьсгалын гаралтай өвчнүүд бол хүчил төрөгч өөрсдөндөө бол нөгөө багтагаад хүчил төрөгч дутагдж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа ч гэсэн уушгин дотроо байгаа нөгөө илүү хурдан сороод авцсан тэр хүчил төрөгчөө хангалттай бүгднийг гадагшлуулж чадахгүй байгаа юм байна. Тэгээд хангалттай гадагшлуулж чадахгүйгаас гадна хурдан амьсгалснаас болоод нүүрс хүчлийн хийнд багасчаар
одоо нөгөө нэг уушгин дотор нь зөндөө олон хүчил төрж байгаа ч гэсэн тэр нь нөгөө нэг суцаар нь дамжаад эд эсэнд нь очих ёстой байтал нүүрс хүчлийн хийн дутагдаад ирэхээр судсан нарийсаад нөгөө бие дотроо байгаа хүчил төрчүүдийг ашиглаж чадхаа болчдөг. Тэгээд дээрэс нь уушгин дотор нь дүүрэн агаар байгаа байтал нэмж агаар амьсгалаа болохоор нөгөө багтраад гахад цацдаг гэсэн юмнэр үүсдэг гэсэн байна. Ингэж бичсэн байна. Богино амьсгалаар хэдэн 10 жил амьдарч чадахч бидэнд тусдаа гэсэн үг бишээ. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр гүйхэн амьсгал нь өртсөний хэмжээ уушигны багтаамжийг хязгаарлаж, уушигны тэлэгдэл, багтраа, амьсгалын асуудалтай хүний нийтлэг төрөх болох өргөгдсөн мөр, урагш түргцэн цээж, сунсан хүзүүг бий болгодог. Буруу амьсгалаад ах юм бол дотоод бие эрхтнээс гадна биеийн хэлбэр ч гэсэн өөрчлөгддөг гэсэн байна. Тэрнээс сэргийлэх дасгал нь маш энгийн. Бага хэмжээний амьсгал хамраараа авангаа амьсгалаа илүү удаанаар гаргахыг хичээ. Амьсгал авах бүртээ 2 дахин удаанаар амьсгалаа гарга. Удаанаар амьсгалаа гаргах нь нүүрс зүрхчийн давхар эслийн төвшнийг өсгөж, дасгал хөдөлгөөн хийхэд шаардлагатай тэсвэр төвчээрийг нэмэгдүүлдэг. Тэгээд дээрэс нь нүүрс хүчний хийж угаасаа цусны эргэлтийг сайжруулдаг, хүчил төрчтэй цусыг бие эд эсэнд маань сайн дамжуулдаг учраас одоо булчин бол сайн хөгждөг юм байлээ. Тэгэхгүйгээр нөгөө хурдан амьсгалаадах юм бол булчин сулраад, арцгны булчин сулраад бас ингээд нөгөө бөөрийн үйл ажиллагаа муудаад, шээс задгаарах, давсаг сулрах гэсэн зүйлсүүдэд ч гэсэн нөлөөлөх боломжтой юм байлээ. Тийм болохоор энийг дасгалыг ч гэсэн өдөрт 5-10 минут хийгээд хад болох юм байна. За 3 дахь амьсгалын дасгал нь болохоор амьсгалын дасгал гэжтэй энийг бол бүр насан туршдаа хэрэгжүүлэх ёстой гэсэн. Эхний 1-2 дугаар амьсгалын дасгалыг бол өдөрт 5-10 минут хийх болно гэсэн шүү дээ. Харин энэ 3 дахьыг бол насан туршдаа бүх цаг үед хэрэгжүүлэх ёстой байна. Энэ болохоор хамраараа амьсгалах. Хүн хамраараа болон амаараа гэсэн 2 амьсгалах сувагтай юм байна. Хоёулын гар нь амьсгалж чаддаг. Гэхдээ амаараа амьсгалахыг бол эртний дээр үеийн хятадын ангаах ухааны судруудад бол бүр нийчи буюу хөнөөлт амьсгал гэж хэлдэг байсан. Буруу зарим амьсгал нь таныг бүр хурдан хөгшрүүлээд өхүүлээд ийна гэсэн чинь тэр нь амаараа амьсгалах юм байл та. Яг бол амаараа амьсгалах юм бол бид нэрсээ цусан дах нүүрс хүчлийнхаа хийг асар хурдан алддаг юм байна. Тэр ерөнхий эрүүл мэндэд бол маш муу гэсэн. Тэрнээс гадна бол энэ нүүр амын буруу гаж хөгжилт бол энэ амаараа амьсгалах маш их нөлөө үзүүлдэг юм байна. Одоо амаараа амьсгалдаг хүмүүс жишээ нь амандаа жоохон юм завсартай болоод хөвшсөн байдаг юм л та. Яг тэгвэл амаараа амьсгалдаг хүн чинь амаа жимчих юм бол амьсгалж чадахгүй шүү дээ. Тийм учраас амандаа ингээ жоохон завсартай амьсгалсаар байгаа тэр нь бүр ингээ хөвшчихсэн байдаг юм. Тэгээ тэр нь хөвшгээр амаараа амьсгалдаг хүмүүс аман жоохон ангарахаа байхаар хил нь ингээ доошо унжчихдээ юм. Хил доошо унжаад хэлэхээр доод ирүүнийг булчин сулардаг. Тэгэхээр нөгөө нэг давхар ирүү үүсдэг одоо хацрын унжилт үүсдэг юм. За дээрэс нь ингээд хил маань бол ингээ хаалттай хүн хамраараа зөв амьсгалж явах үед хил дээшээгээ тагнаагаа түрж идэг юм байна. А тэгтэл хил ингээд доошо унжихаар нөгөө тагнаа маань хил нь ингээд түрээд болон зөв байрлалтай байлгах ёстой байтал хил доошо унжихаар тагнаа дээд талын шүд бол ингэж нарийсаж эхэлдэг. Тэгснээрээ шүд дорсгоо болдог. За насанд хүрчихсэн биенийх нь одоо бүтцэн нэгэнт тогтцсон хүн гайгүй байж болох ч гэсэн ялангуяа хүүхдүүд бол ингээ амаараа амьсгалаадах юм бол шүд нь бол яг нөгөө үед хөгжиж байгаа үе учраас шүдний буруу байралтай гаж хөгжилтэй болох боломжтой гэсэн мэлээ. За гэхдээ энэ ном дээр бол маш сонирхолтой одоо яг юм нүүр ам нь буруу хөгжчихсэн шүд нь буруу хэлбэртэй болчихсон амаараа амьсгалдаас болоод нүдэн бүр юм ядрангуй болоод давхар ирүү үүссэн тэр охиныг 2 жилийн турш юм амьсгалын дасгал хамраар нь зөв амьсгалуулад исэн чинь нүүр ам нь зөв хэлбэртэй болсон гэж бичсэн байлээ. Тэрнээс гадна бас сармагчнуудын хүртэл туршилт хийсэн байлээ. Сармагчны хамрыг нь битүүлээд тэгээд амьдруулсан чинь яг гацар ирүүн доошоогоо унжаад нүдэн нэм ядрангуй болоод ам нь жоохон ангаалттай болцсон. Тэгээд дараа нь тэр сармагчнуудын хамрынхын бөглөөсийг нь авсан чинь аваад хэвээ амьсгалуулад гэсэн чинь 6 сарын дотор бол бус сармагчингасаа ялгагдахааргүй нүүрний хэлбэр зөв болсон гэсэн байлээ. Тийм учраас амаараа амьсгалах бол бүр хөнөөлт амьсгал гэж нэрлэгдэх хэмжээнд бидний биед хортой байдаг учраас хамраараа амьсгалахыг бол бүр заавал тасал болгох хэрэгтэй байлээ. Тэгээд өдрийн цагаар бол бид нэр ухамсартайгаар амаа жимээгээд хамраараа амьсгалах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Ухамсартайгаар тий зуршлаа өөрчлөхийн тулд нөгөө зуршил болоод бие твшсэн байгаа учраас харин унтах үедээ бол аман дээрээ жижигхэн ингээд наалт наачхад болно гэсэн мэлээ. Тэгээд аман жими болох юм бол хүүгээс л хамраараа амьсгалаад эхлэв шүү дээ. За гэхдээ жоохон хамрын бөглөрөлтөө ч юм уу угаасаа бүр амаараа амьсгалаад татцсан хүмүүс шууд ингээд аман дээр юм наагаад унтах юм бол хэцүү гэж магадгүй. Номон дээр бол яг бодит туршлагаа зохиолч маань би бол эхний өдөр нэг 5 минут л амны наалттайгаа унтаж чадсан. Тэгээд тэрний дараа 10 минут л унтаж чадсан. Тэгээд нэг 10 өдрийн дараагаас бол би яг аман дээр наалттай бүтэн шөнийн турш унтаж сурсан гэсэн мэлээ. Тийм учраас та өөрийгөө хүчлэлгүйгээр наагаад үзээд тэгээд хэрвээ болохгүй байх юм бол аваад гэхдээ маргааш нь
дахиад наагаад ингээд баг багаар хугацааг нь уртцгаад явбал болох юм байна. Тэгээд шүн ингээд амаараа унтчихтай амьсгалахад бол нөгөө шүн зарим хүмүүсийн зүрх нь хурдан цоглоод амьсгал тасалдалт гэх зүйлсүүд тохиолддог гэдэг шүү дээ. Тэр бол ерөөсөө номон дээр бол амаараа амьсгалж байгаагаас холбоотой. Тэгээд номын зохиолч маань өөрөө туршилтанд ордог. 10 хоног амаараа амьсгалах туршилтанд ордог. Хамраа яг битүүлээд тэгээд тэр туршилтын үеэр зохиолч юм бол зүрхний зохиолт, даралт гэдэг бүх зүйлийг хэмжиж үзээд үзэж байгаа. Шүн бүр хэр их ухирж гин, хэр их амьсгалан тасалж гин гэдгийг ч гэсэн туршиж үзэхэд бол 10 хоног амаар нь амьсгалахад шүн маш их одоо амьсгалын тасалдалт явагдсан, маш их хухирсан гэсэн мэлээ. Харин хамраараа амьсгалж эхлэхэд бол хухирах амьсгалын тасалт нь бол эрс багассан гэсэн мэлээ. Тийм учраас эрүүл байхын тулд бол хамраараа амьсгалах нь зайлшгүй чухал юм байна. Тэгээд удаан, тайван амьсгалах хэрэгтэй байна. Бидний биед бол ингээд удаан амьсгалсан ч гэсэн бодисын солилцоонд маань хангалттай хүрэх хэмжээний хүчил төрөгч бол орж байгаа юм байна. Гэхдээ тэр хүчил төрөгч хангалттай ажиллуулахын тулд нүүрс хүчлийн хий цуснд маань их хэмжээгээр байх хэрэгтэй байтал хурдан амьсгалах юм бол нүүрс хүчлийн хийг алдчихдаг юм байна. Тэгээ номын зохиолч маань номынхаа төгсгөлд ингэж хэлсэн байна. Бидний бие дэх тэнцвэр ямар нэгэн байдлаар алдагдах үед амьсгал үнийг буцаан байранд нь авчирдаг гэсэн байна. За дээрэс нь хүний бие бол бараг төгс гэж хэлж болно. Харин энэ төгс биений маань дутагдaltaй тал нь гэвэл бид нар биеэ буруу ашиглаад байна. Бие маань бол өөрийгөө нөхөн сэрээгээд эрүүлжүүлдэг, уул нь бараг л төгс ажилдаг. Гэхдээ төгс биш болгоод байгаа зүйл бол бидний буруу ашиглалт юм шүү гэж номынхон төгсгөлд бичсэн байлээ. Энэ номыг бол нэг удаа уншаад бол хангалтгүй санагдсан. 2 удаа, 3 удаа уншихад бол бүр илүү их зүйлийг олж авах. Агуулгын хувьд бол маш өргөн гүнзгий агуулгатай юм байлээ. Тэгээд өнөөдрийн бичлэгтэр танилцуулсан 3 амьсгалын дасгалаас гадна өөр маш олон төрлийн амьсгалын дасгалууд таны биед яаж нөлөөлөх юм бэ талаар маш дэлгэрэнгүй бичсэн байлээ. Дахин уншиж харж авах хэвээр номнууд энийг юм шиг байлээ. За тэгээ өнөөдрийн бичлэг дээр амьсгал номыг танилцууллаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.